Сайн бацхан уу? Налгачуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид дүүргийн 119-р сургууль Эрзэнийн их хөргөөг зорин хүрэлцэн ирээд байна. Эрхэм хайртай гэргээ аягуулзээ 2020 жилийн ойн баярын мэндийг хүргье. Чамдаа хязгааргүй хайртай шүү. Амьдралыг хамтдаа босголцож алдаа оноо бүх нийгмийн уучилж инэрдэг эрхэм гэргийгээрээ би чинь энэ насандаа гойж яваа шүү хэмээн хань телевизийн зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэдчилгээг хамтдаа уламжлалцгаая. Хайлан уйсын хоёулаа хорвогдуулъя. Хүний хорвоо. Сайн агш. Тантай түр уулзаж болох болов уу? Мэдчилгээ үргэлж маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид 119-р сургуулийн аягуулах шиг зорин хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө багшд энэ өдрийн мэнд хүргэе. Ажлын тавтай байна уу гш? Сайн. За аягуулах гаднаас ийм гоё цэцгийн баглаа тэгээд бас маш гоё сэтгэлийн үхсийг бариад ороод ирсэн дүүн. Тэгэхээр энэ цаг мөчид бас хэдүүлээ маш гоё дурсамжийг хуваалцах шаардлагатай болж байна. Өнөөдөр 11-р сарын 25. Гэхдээ энэ мэдчилгээ танд нэг өдрийн өмнө ирсэн байгаа. Тэгэхээр маргааш буюу 11-р сарын 26-нд анх дугаар үндсэн хуулиан баталж бүгд найрамд хулс тунхагласан өдөр таны болоо танаа гэр бүлний сайхан дурсамжтай өдөр тохиодог гэсэн. Хоёлаа энэ талаараа хуваалцъя гэх үү. За гэр бүл болсон өдөр байгаа. Хурмай хийсэн. Тэглгүй яах вэ? Тэгээд мэдээж өнөөдөр бол ажиллаа хийгээд хань маань сургууль дээр байгаа. Харин маргааш амралтын өдөр учраас танаа хамт олноор зориулаад би их нэртэй энэ гоё гинтийн бэлгийг баримаар байна гэсэн сайхан мэдчилгээг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Зөвшөө манай хамт олон хүмүүс цэцгийн шууд өгөх гэхээс илүү ханых нь хэлэх үр дэндүү их байгаа учраас сэтгэлийн өгсийг нь эхлээд танд өргөн барихын зүйтэй байхаа гэж бодож байна. Гэрт минь чимээг гарт минь түшиг энхэн биеинд минь түшиг болсон эрхэм хайртай гэргийн минь чамдаа гэж хаягласан байна. Амьдралын минь эхлэл бас төгсгөл нь чи минь юм шүү. Ариун нандан хайрын минь эзэн нь чи минь юм шүү. Алдрын үрсийг минь төрүүлж өсгөж амнаасан ам хуваасан үргэлжийн гэрэлтэй хань минь чи минь юм шүү. Чамдаа талархдаг шүү. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил тулж зогсох багн минь ээ. Үл таних нэгнээс үрдийн минь хайр болсон үлэмжийн сайхан чамаараа би чинь нартад дандаа гоёж явдаг юм шүү. Дутуу амьдралыг дүүрэн болгох гэж, дундуур бүхнийг бүтэн болгох гэж хантайгаан хамт хичээж яваа чамдаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. Хайртай шүү гэд ханаас нь илгээсэн байна. Тағдырын сынаған кезде, биіктен құлаған кезде, жаныма тыныштық таппай жүрегім жылаған кезде сен өзің тірегім болдың, тәңірден тілерім болды. Хань хэлэхдээ эр хүн энэ орчлонд нэг олон зүйлтэй байгаад хэрэггүй хамгийн гол нь гоё хантай л байхад амьдрал аяндаа болчдөг юм шиг байлээ. Ах нь өстой янзын гоё их нэртэй болоод аз жаргалтай сайхан 20 жилийг туулж явж байгаа шүү. Их нэрт маань энийг заавал дамжуулаад өгөрөө гэсэн. Одоо тэр гинцийн бичлэгийг бас хань үзээд сууж байгаа. Хандаа хандаж гоё үг хэлээд хөө. Хандаа баярлалаа. Гинт ингээд ороод тэр амар хүн сандардсан байна. Дандаа намайг дэмжиж ойлгоод тусалж явдаг амьдралын минь түшиг болсон чамдаа баярлалаа. Хайртай шүү. Баярлалаа. Тэгээд хань нь хэлэхдээ харцны чинь сайхныг харах бүртээ талархаж явдаг шүү. Хань минь чамтайгаан учирсандаа хувь тавиландаа үнэхээр их баярлаж явдаг шүү гэсэн байна. Тэгээд эрхэм багш таны соён гэгэрүүлэх их үйлсэд амжилт хүсье. Мөн танаа өрхөөл сайн сайхныг хүсье багш. Сайхан баярлалаа. Қандай сынақ өтсе де менің қара басымнан жер айналып кетсе де табыласың қасымнан. Жақсы көрем мен сені ғибат қылығың үшін, сені маған бер деген қай жақсылығым үшін. Жақсы көрем мен сені ғибат қылығың үшін.